Байнгын хорооны дарга эрхэм гишүүдээ. За 25 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын 11.8% нь бол ахмад настан байна. Энэ ойролцоог 410 мянга орчим одоо ахмад байдаг. Зөвхөн насаар нь хэлэхэд тэтгэр авагч биш, одоо насаар нь тийм ээ. За 2040 он гэхэд бол 4 хүн тутмын нэг нь буюу одоо хүн амын 25% нь бол яг ахмад настан байна гэсэн ийм хэтийн тооцоолол бол байдаг. Ахмадын хөгжлийг хамгаалах хөгжил оролцоог одоо хангах олон хууль тогтоомж бид нар батлаж одоо хэрэгжүүлж байгаа. За энэ дотроо хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйл, за мөн түншлэн ахмад насны тухай хуулийн 9 дугаар одоо энэ зүйл бүлэгт ахмад настан тэтгэвэр авагч хөдөлмөр эрхлэх одоо энэ харилцааг нь бас зохицуулж дэмжиж өгсөн байдаг. Жишээлбэл өмчийн хэлбэр үл хамаарч аж ахуй нэгж байгууллага 50-аас дээш ажилтнтай бол 2% одоо нийт ажил гэсийнхаа 2% ахмадыг ажилуулна гэсэн ийм үүргийг хөдөлмөрийн тухай хуулийн 145-ын 4-т одоо зааж хүлээсэн байдаг. Мөн түнчлэн одоо ахмад насны хуулийн одоо 9 дугаар бүлэгт бол тухайн ахмад тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж байгаа бол өөрийн хүсэлтээр тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно гэж заасан байдаг. За энэ хуулийн зохицуулалтыг оруулахдаа 2024 онд энэ хуулийг одоо баталсан байдаг. Тэгээд энэ хуулийг батлахдаа нийгмийн даатгалын хуулиараа нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 6 дахь хэсэгт юу гэж заасан бэ гэхлээр зөвхөн 5.1 буюу 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн ахмадад үйлчилнэ гэж хязгаарласан байгаа юм. Тэгэхээр яг одоо 2025 оны байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа 62.2 мянган одоо тэтгэвэр авагч байгаагаас 33.1 мянган нь яг энэ тэтгэврийн шимтгэлээс чөлөөлөгдсөн. 29 мянган хүн бол яг энэ 20-оос доошгүй одоо 20-оос дээш доошгүй жил тэгээ 65 наснд хүрсэн гэсэн энэ одоо болцлыг хангахгүй байгаа учраас 29 мянган ахмад бол тэтгэвэр авагч тэтгэврийн шимтгэлээ үргэлжлүүлэн төлж байгаа. Үндсэндээ өндөр насны тэтгэврийг тогтоолгож байгаа зөвхөн энэ насны хязгаараас гадна цаана нь одоо бас хөнгөлөлтөө нөхцлөөр гэдэг юм уу төрийн бодлогоор хамрагдаж байгаа олон одоо хүмүүс өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа гэдгийг бид сая нэлээдгүй ярилцлаа. За энэ дотроо бол малчин ердийн наснаас 5 жилийн наан тогтоолгодог. За 4 хүүхэдтэй ээжүүд, за хүнд хортой нөхцлөөр одоо тэтгэвэр тогтоолгосон хүмүүс, за мөн түнчлэн цэргийн тэтгэвэр гихчлэн одоо өөр насны бүлэгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байдаг учраас яг энэ хуулийн одоо тодорхой хэмжээнд энэ ахмадуудыг ялгуурлсан гэдэг юм уу өөрөөр үйлчилж байгаа энэ хуулийн заалтыг засах хуулийн төслийг за улсын хурлын гишүүн Батлан хамгаалахын одоо сайд засгийн газрын гишүүн Батлуудтай хамтдаа цэргийн тэтгэвэр авж байгаа залуучуудыг одоо 45 гэдэг чи одоо бас залуу шүү дээ. Нэгэнтээ тэтгэврээ тогтоолгочихсон хөдөлмөр эрхэлж байгаа тэтгэврээ шинээр тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байгаа хүмүүс тэтгэврийн шимтгэлээ төлөхгүй байх сонголтын нээлттэй болгоё. За мөнх баясгалан гишүүн Нарантуяа Наара, Төвшин, Тэмүүлэн, Эрдэнэбат, Инх насан зэрэг ийм одоо 7 гишүүний хамтаар хуулийн төслийг одоо боловсруулж өргөн барьсан. За энэ одоо хуулийн төсөл одоо батлагдсанаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа өндөр насны тэтгэвэр авж байгаа иргэд ижил тэгш ирэх эдлэн. За нөгөө талдаа бол мэдээж одоо ажиллах хүчний хомсдолч гэсэн хөдөлмөрийн зах зээл дээр бас их хүнд байна гэдгийг бол нээлттэй одоо ярих ёстой. Үнэхээр одоо ажиллах хүч олдохгүй хүнд ийм нөхцөл байдал байгаа бол туршлагатай ахмад ажилтныг одоо мэрэгсэн ахмад ажилтныг бас ажилуулах энэ сэдлийн ажил олгогчид төрүүлэхийн одоо бий болгохын тулд энэ тэтгэврийн шимтгэлийг одоо бас төлөхгүй байхын боломжийг нээж өгөх ёстой гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан. Тэгэхээр ажилтан 8.5%, ажил олгогч 8.5% тэтгэврийн шимтгэл одоо төлөхгүй байж болно гэсэн ийм одоо агуулгаар хуулийн төсөл боловсруулагдсан. За засгийн газар бас сая өргөн барьсан байгаа хуулийн төсөл дээр яг ижил зүйл заалт бол ороогүй. Засгийн газрын өргөн барьсан байгаа хуулийн төсөл дээр ямар заалт байна вэ гэхээр 5.1 буюу одоогийн байгаа энэ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-оос доошгүй жил төлсөн 65 наснд хүрсэн гэсэн энэ заалтыг
өөрчлөөд 5.1-2-оор л хязгаарласан байна. За энэ нь бол тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 наснд хүрсэн эрэгтэй 55 наснд хүрсэн эмэгтэй гэсэн ийм залтаар одоо хязгаарласан байна. Тэгэхээр эргээд нөгөө малчин болон хөнгөлтөө одоо бусад одоо насны бүлгүүд хүнд хортой нөхцлөөр тогтоолгож байгаа хүмүүс тэгээд цэргийн одоо албан хаагчид орохгүй учраас одоо энэ хуулийн төслийг маань одоо манай гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг маань одоо дэмжиж хэлц хэсгийн шийдвэрлээд харин одоо ажлын хэсгийн хувьд бол нэгтгээд тэгээ засгийн газрын одоо хуультайгаа манай одоо хувилбарыг оруулаад шигтгээд ингээд явсан зүйтэй баха гэсэн ийм байр суурьтай байна. Тэгэхээр одоо энэхүү одоо хуулийн төслийг маань хилцэж дэмжиж өгөхийг хүсэж байна. Баярлалаа.